хайр дурлал ер нь их олонний анхаарлыг татдаг тийм ээ. Тэгээд шүүтрэх ингээд дуу байдаг. Тийм. Энэ бол үнэхээр гоё дуу. Энэ дууг сонсоод энэ дууны клипийг үзээд атаархах сэтгэл аяндаа төрдөг юм байлээ. Олон хүүхэн атаархсан байна. Яхаарахгүй атаархал төрдөг юм байлээ. Надад нэг ингээд амархан гэж. Амархан чихэн чааш. Гих мэтчлэн дуу хөрөөл ямар сайхан бэ гэж бодчихлаа. Тэгэхээр хайр дурлалынхаа одоогийн хайр дурлал нь ярил. Нэр нь асуу байна тийм. Амархан байснаас шүүтрэхтэй байна. За яг шүүтрхэн гэдэг дуугаар хүмүүс шүүтрхэн гэдэг нэрийг маань илүү мэддэг болсон. Ойр тойрныхон найз нөхөд гэр бүлийнхэн дундаа л шүүтрхэн гэж дууддаг байсан. Тэгээд одоо нэг олон нийтийн шүүтрхэн гэдэг нэрээрээ яг энэ дуу бол таниулж өгсөн баг. За энэ дуунд бол би айгүй хайртай, айгүй дуртай. Миний анхны дуу биш шүү дээ. Энд чинь 3 дахь дуу юм уу та? За нөгөө камертоны шүүдэр цэцэг гэдэг дуу. Жаглаа ах юм маань шүүдэр цэцэг гэдэг. Тийм байх. Тийм дуу байна. Тэгэхээр энэ одоо 3 дахь нь. Би ер нь өөрийгөө тэгж онцлоод одоо тодорхойлоод байдаг аахгүй нулимсны сүвний сулралтай гэж. Тэгээд энэ дууг яг темпо надад зориулж яхад нөгөө ингээл за нэг кэрээрээ нэг хальт ороод орж ирээ гараа гэл тэгээд идэгсэн байхгүй. Тэгэл яах ч юм бэ би ажилдаа яваад ингээ чи хальт дайраад ирэлдэг. Тэгээ очисон чинь ингээ компьютер асаацсан миний ингээ чихэнд 2 чихвч хийж өгөөд тэгснээ өөрөө нөгөө өрөөрөө орчдөг байхгүй юу. Тэгснээ за сонсоороо. Тэгэл би гайхал юу юм болоо. Тэгээ би чихвчээ зүгэл ингэсэн чинь 3 давсан гизгтээ халуухан гэрээ эзэгтэй гэл яг намайг дуулж шүү. Тэгэл би бүр ингээд шоконд ороод энэ яг надад зориулсан дуу гэдэг би эхний нэг мөрөөс нь л мэдсэн. Тэгээ би тэрийг яг 2 удаа сонсоод асгартлаа уйлалт. За тэгэл очиод хаалга тагшаал гараад ирээ гэсэн. Яасан бэ хинбэ гэл тэгж. Тэгэхээр би дуусчлаа гараад иргээ. Тэгээ би өгтлээ уйлаад тэрвэржсэн. Тэгээ би энийг клипжүүлж би хадгалмаар байна. Дурсамжиндаа ингээд мөнхлмөр байна гэд. Тэгээд хоёлаа ярилцаа тохиролцоо тэгээ клипээ хийжсэн. Энэ бол миний бас хизээч мартагдчихгүй гигэн нандин тийм дурсамжтай хэсэг. Зүгээр хайр гэдэг зүйл шал өөр байдаг юм шиг байгаа. Би бол хайр сэтгэлийг нэг номерт тавьдаг хүн учраас миний хувьд бол ямар ч карьер нэр хүнд те одоо сайн сайхан зүйл жүжигчний ажилч гэдэг юм уу бүх зүйлээс илүү гэр бүл нэгт тавигддаг. Тийм болохоор хамгийн түрүүнд гэр бүлээл тавина. Яагаад тэгэхээр би өөрөө айлын ганц хүүхэд өссөн учраас илүү нөгөө гэр бүлсэг олон хүүхэдтэй болох юмсан гэсэн тийм хүсэл сэтгэл дүүрэн байдаг. Одоо дурлцсан байгаа юм байна тий. Одоо тэгэл дурлаад айгүй олон жил